Офшорын дулаан үргэлжилсээр л байна. Панамын офшор данс хакердуулж Монголын 49 луу үрчин илэрснээс Монгол улсын ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын нэр дундан зохиж явсан. Манер Яран сандрын хэвлэлийн хурал хийж тийм юм байхгүй. Уг нэг данс нэхнээсэн ихтэй одоо байхгүй л дээ хэмээн тайлбарлсан юмдаг. Хүмүүс ч яг тэгж харагдаач гэж үнэмшөөг. Гэхдээ тэгсэн чинь харин манер үнэн хэлсэн байдаг байх шүү. Манус харин шууд утгаар нь магчлаад ойлгочих. Түүний офшор данс Панамын аралд үнэхээр байхгүй ажээ. Харин Багамын арлуудын офшор бүсэд байсан аж. Шодрог хүн гэж ийм л сайхан. Шууд л үннээ хэлсэн байж л дээ тэр үед чаавас. За ийхүү Монгол улсын ерөнхий сайд байсан хүн хулгай мөнгнүүдээ нуудаг офшор бүсэд мөнгөө нуусан дэлхийд дахинд шууганд дайваа хөөрхий. Одоо тэгээд энэ сайд дарга нарын хэнд нь итгэх юм бэ ер нь. Офшор луурчдын алтан хараацай сангаж буйн баяр цагт яг ийм мэрэгдэр улсын хурлын дэд даргаасаа сайн дураараа огцорч байж билээ. Ер нь бол сайн дураараа огцорч байсан олон сайхан жишээнүүд Монголд бий л дээ. Ухнагийн хөрөлсөх жишээ нь Салавч баяр сайхныг төрийн ордонд шанаадан унгасныхаа төлөө сайн дураараа огцорч байсан юмдаг. Одоогийн ерөнхийлөгч хэлбэгдэрч Монголд тагнуул хийж байсан гадаадын агентийн нэрийг олон нийтэд дэлгэн улс орныхаа тагнуулын байгууллагын удаан хугацааны нүүрэх ажлыг нурааж эрсдэлд оруулсан хэрэгээ ойлгон сайн дураараа огцорсныхоо төлөө шорон гянданд орчуулгүй мултарч байсан гэх мэт жишээ байна. За харин одоо ерөнхий сайд байсан хүнийг яахыг нь харъя. Нэр төргөөч юм боддог ичгнүүр гэж юм байдаг юм бол мэдээж сайн дураараа огцорно. Хэрвээ огцрохгүй ширэн нүрлээд байх юм бол ёстой цаашдаж хулгай хийхэ баталсан цайчгсан хулгайч гэдэг нь ойлгомжтой болно л да хөөрхий. Ерөнхий сайдаас нь Сүү Батал огцорч чадахгүй л болно. Юу ч гэсэн харж л байна.